Шалом, шалом шинэ өглөөний мэнд хүргэе 7 сарын 4-ний өдрийн чимээгүй цаг эхэлж байна. За эзэндээ талархъя. Мөнхийн эзэн таалдарч болтугай танд бид талархаж байна. Эзэн та өөр ариун сүнсээр биднийг өдөр дараад биднийг хөтлөөрөө ариун сүнс бидэнд заах болтугай. Тэгээ энэ цагийг эхнээс нь дуустал өдөртөж өгөөч Есүсийн нэрээр залбирлаа. Амин. За өнөөдөр дуулал 4:1-8 гэрэлт нүүр царайгаа бидэнд гэрэлтүүлээч гэсэн гарчигтай. За дуудахад минь хариулаач намайг өмгөөлөөч бурхан минь зовход минь та тайтгаруулсан билээ. Залбирлыг минь сонсож намайг нэгүүлсэж. Хэдий болтол хүмүүс та нар нэр алдрыг минь гутаах вэ? Хэдий болтол хоосныг харлаж худлыг мөшгөх вэ? Сайла. Яавэ өөртөө зориулж үнэнч хүнийг тусалдгийг сана. Яавыг дуудахад тэрээр намайг сонсдог. Огцон уураар нүгэл бүү үлд орондооч тунгаан бодож чимээгүй байсэлаа. Зөв тахлыг өргөж зөвхөн Явэд л над олноороо хэн сайныг үзүүлэх билээ гэцгээж байна. Оршихуйн гэрлийг бидэн дээр тусгаач Явэмэн. Сэтгэл зүрхэнд нь таны өгсөн баяр хөөр шин дарс ариун ургацтай баясгаас ч илүү билээ. Амар амгалан донд би хэвтээд л унтдаг. Айх юмгүй амьдралыг зөвхөн Явэ та хайрладаг. Амен. Амен. За дуулал номын 4-р бүлэг гэрэлт нүүр царайгаа бидэнд гэрэлтүүлээч гэсэн гарчигтай. За химиштэй шүтгчдийг шүлэгч зэмлэх ба эзэн бурхандаа эргэн хүндлэл магтаал өргөхийг шаарддаг. Шүлэгч бурхныг хүндлэн зовхот нь тусалж залбирахт нь сонсоож гэж гуйж байна. Бурхан үүнийг үлднэ гэдэгт шүлэгч бат итгэнэ. Ард түмнийг халамжлах нь бурхны зөвхт байдал учраас ингэчээ. Нөгөө талаас эд баялаг хэрэг мэдэлтэй хүмүүс химиш шүтэнд мөргөн бурхны алдрыг доромжилж байна. Яруу найрагч тэднийг хараад санаа алдан гашуудчээ. Шүлэгч 3 зүйлээр тэднийг ятгахчээ. Нэгдүгээр өөрт нь үйлчилдэг хүмүүсийг бурхан асран халамжилж залбирлыг нь сонсдгийг ухаараач гэв. Химиш шүтэний биш харин бурхан тэднийг асран халамжилдаг. Нэгдүгээр өөрт нь үйлчилдэг хүмүүсийг бурхан асран халамжилж залбирлыг нь сонсдог. Тгийг ухаараач гэв. Химиш шүтэний биш харин бурхан тэднийг асран халамжилдаг. За дахиад уншлах. Хоёрдугаарт нүгэл үлдэхэ бойлж нулимс урсган гимшээч гэжээ. Гуравдугаарт химиш шүтэн биш харин бурхан зохистой тахил өргөж бурханд найдаач гэсэн байна. Хүмүүс ерөөлийг хан ийш тийш гэлдэрэх боловч харин яруу найрагч бурхан бол ерөөл гэж. Бурханы өгсөн жинхэнэ баяр хөөр амар тайвныг эдэлсэн учраас тэгжээ. Тиймээс бурхан сайн сайхныг хүртээч, бурханы сайн сайхныг хүртээч хэмээн яруу найрагч залбирчээ. За тэгвэл бурхан гэж хэм бэ? Бурхан хүүхдүүдээ асран зааж сургах эцгийн үүрэг байдгийг аварсан ард түмнээ асрахыг бурхан зүйтэй гэж үздэг. Бурхан биднийг хамгаалж бидний залбирлыг чих тавин сонсч зөвхт байдлаа бидэнд илэрхийлдэг. Надад өгч байгаа сургамж юу вэ? Бүгд бурханаас өөр ерөөлөг ирж хайх нь дэмий зүтгэл билээ. Мөнгөтэй хүчтэй болол аз жаргалтай болох мэд эд баялаг эрх мэдлийг дагал ерөөлтг мэд санагдах нь ч эдгээр нь бүгд буруу бодлоо. Жинхэнэ ерөөл бурханаас ирдэг. Бурхны нүүр царайг эрэлхийлж бурхныг хүндлэх нь аз жаргалтай амьдралын эхлэл билээ. Амен. За бид нар 1-р ишлэгийг харах юм бол гэж байна. Дуудахад минь хариулаач, зовход минь намайг та амраасан билээ. Намайг хөршин залбирал юг минь сонсооч гэсэн байна. За тэгвэл эндээс бид нар харж олно тийм үү? Намайг зовход та амраасан гэдэг нь болохоор юу гэж нэхэр хүнд хэцүү байдал донд бүр энэ нь ямар хүнд хэцүү байдал вэ гэхээр бүр ингээд хүзүүгээр нь хоосор боогоод тийм үү тэгээ бүр ингээд давчуу нарийн амьсгал харахгүй хавцалд ингээд шахагдсан ч юм хүзүүгээр нь хоосроор ингээд олсоор ингээд боож байгаа юм шиг ийм хүнд хэцүү үед зам чөлөөлөх уужуу задгаа зай гаргаж өгөх гэсэн утгатай. Ийм утгатай. За тэгээд Давид бүр үнэхээр хавчлагтай шахагдаад одоо нөгөө Монгол хэлэнд дэдэг шүү дээ. Хатан тавчилсан халиуны зулцах шиг гэх тэгээд хавчлагдаж байхад та эргэн тойрныг минь уужуу болгож амьсгаа авах зав гэсэн гэж. Тэгэхээр мэдээж өхөн зүгээр өөрийн махан биеэрээ ингээ хавчигдаад юу ядаггүй. Харин хүмүүсийн хувьд хамгийн хавчигддаг хүнд хэцүү нөхцөл байдалд ингээд хаашааш гарцгүй мэт тийм үү маш их хавчигдсан ийм мэдрэмж төрдөг. За энэ үед нь бурхан юу гэж байна? Та амраасан билээ гэж байна. За тэгэл 2-3 дахь ишлэгийг харах юм бол гэж хүний хүүгүүд хэдий бол тэл нэр хүнд минь
ичгөр болох вэ? Хэдий болтол та нар хоосон юм дурлж худал хуурмгийг хайх юм бэ гэсэн байна тийм ээ. За тэгээд энэ дээр болохоор хүний хүү гэдгийг энэ үг нь болохоор яг нөгөө еврей үгийнх нь болохоор зүгээр энгийн ард иргэд биш. Нийгмийн өндөр байр суурьтай, эрх мэдэлтэй, язгууртай хүмүүсийг хэлж байгаа зүйл байгаа. Язгууртай хүмүүсийг. Тэгээ тэр хүмүүст юу ч хэлж байна. Тэр хүмүүс хэдий болтол тэг нэр хүнд маань ичхүүр болох вэ? Та нарын нэр хүнд хэдий болтол яг гэвэл ямар үдий одоо нөгөө нийгмийн өндөр байр суурьтай эрх мэдэлтэй хүмүүс тэг нэр төр нь ичхүүрт болдог байвал хоосон зүйлийг хайж байгаа. Ямар ч үн цэнгүй хоосон амлалт худал хуурмаг гэд энэ бүх зүйл нь тэг эсвэл бус энэ зүйлийнхаа төлөө одоо тэг хүмүүсийг гүтгэж байгаа хүмүүсийн гэмгүй хүмүүсийг хохироож байгаа. Энэ зүйл нь эргээд тэдний юг нурааж яана гэсэн. За тэгээ ялангуяа Давидын хувьд болохоор юу байсан бэ гэхээр юу байсан бэ гэхээр нөгөө нэг худал хуурмаг гүтгэлэг тарааж байгаа явдал байгаа тийм үү. Тэгээд худал хуурмаг гүтгэл тарааж байгаа ийм зүйлийг хэлж байна. За тэгээ хоёрдугаар ишлэгийг уншаад Села байна те. Селаг бид нар мэднэ тийм үү. Села гэж амьсгаа авч уншсан зүйлээ зүрхэндээ тунгаан бодоо гэсэн утга байгаа шүү дээ. Хүний үгүүд хэдий болтол нэр хүнд минь ичгүүр болох вэ? Хэдий болтол та нар хоос юм дурлаж худал хуурмгийг хайх юм бэ? Гэ тэгээд Села гэж бодох нь шүү дээ тийм үү. За тэгээ түүний дараа итгэмжид хүмүүсийг эзэн өөртөө тусгаарлалтыг мэдэж аваа. Эзнийг би дуутахад тэр намайг сонсдог юм аа гэд. Тэгээд эзэн бол үнэхээр тэг хүмүүс гүтгээд ингээд дайраа доромжлаад ингэж байгаа ч гэсэн харин юу гэж байна. Эзэн итгэмжид хүмүүсээ тусгаарладаг гэсэн байна. Тэгэхээр ариун байдал гэдгийн өөр нэг утга нь юу байдаг вөхөр тусгаарлалт байдаг. Тусгаарлалт юм байдаг. За тэгээд Давид өөрийнх нь эсрэг ингээд хувилдаан зохиож гүтгэлэг тарааж байгаа их стэйцийг ингээд зэмлж байна. Тэгээ бурхан түүнийг тусгаарласан буюу өөрийнхөө гэрээд ингээ хаанаар томилсон гэдгийг хэлж байна тийм үү. За тусгаарласан. За тэгэн гутлаа дахиад 4-р ишлэлээр нүгэл уурлагч нүгэл бүү үлд үүнийг орондоо зүрхэндээ тунгааж дуугүй бай. За орондоо зүрхэндээ тунгааж бай гэдэг шинэ гэрэн дээр байдаг те. Та нарын уур хилэн дээр нар бүү чаргаа гэдэг. Тэгээ уур хилэн айдас давтаж нүгэлт бүү унаа. Орондоо өвтөж явахдаа амранга зүрх сэтгэлээ шалгаад тэгээд юу гэж байна. Бурханд ингээд итгэлээ даатгаа гэсэн тийм үү. Тэгээд уурлагч нүгэл бүүл үүнийг орондоо зүрхэндээ тунгааж дуугүй бай. За одоо тэгээд энгийнээр бүгдээр ингээ бодъё тийм ээ. Орондоо ороод за өнөөдөр би яаж өнгөрөө вэ? Өнөөдөр би ямар байваа? За би өнөөдөр бурхны өмнө ямар нэгэн гим нүгэл хийсэн үү? Би бурхны өмнө өнөөдөр зөв тамдирсан уу? За би ямар байсан бэ? Өнөөдрийг яаж өнгөрөөсөн бэ? Өнөөдөр би ууралсан шүү дээ. Би нэр ууралсан юм бэ. За тэгвэл тэр юунаас болоод ууралч. За тэгвэл одоо энэ уур хилэн цаашдаа их явах юм бол бүр нүгэл хөрөх нь шүү дээ. За тэгвэл одоо би тайвшрах хэрэгтэй. Тэгээд бас залбирах хэрэгтэй тийм үү? Бас хин нэг хүн дууралсан бол тэр хүнд шарах гомдол өгсөн байхгүй. Эзэн минь та намайг уучлаарай би тэр тэг өнөөдөр ууралсан байна. Ялангуяа одоо хүмүүсийн хамгийн их ууралцаараа гаргадаг хүмүүс нь ойр дотны гэр бүлийнхэн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр за би өнөөдөр хүүхдтэй ууралсан байна. Тэг эзэн намайг уучлаарай. Би гэр бүлийнхэндээ ууралсан байна. Эзэн намайг уучлаарай. Энэ зүйлээ тэг тунгаан бясалгаад ийм байх юм. Тэгээд дараа нь юу гэж зөв шударгын тахилыг өргөж зөвхөн эзэнд итгэ. Тэгээ зөв шударгын тахил гэдэг бол яг нөгөө бурханд чин сэтгэлээсээ бурхны өмнө гимшээд тэгээ бурханд хандан залбирахыг хэлж байгаа тийм үү. Тэгээд үнийг зөв шударгын тахил гэж байгаа. Гимшээд тэгээд бурхныг магтаад тэгээд бурхны өмнө үнийн зөвөр залбирч байгаа ийм залбирал байгаа. За тэгээд 6-7 дугаар ишлэгийг харах юм бол хэн бидэнд сайныг үзүүлэх вэ гэж хэлж байгаа хүн олон байна. Оршихуун гэрлээ бидэн дээр одоо та тусгаач эзэн гэсэн байна. За тэгээд энэ дээр өөрийн мэлмийг бидэн дээр гэрэлтүүлээч гэд энэ юу болоход бид нэр аягуулсан те та өөрийн нүүр царайг бидэнд харуулаач гэд яг нэг тоолго намын 6-гийн 24-өөс 26 дээр байдаг ийм 10-ны ерөөл байгаа тийм 10-ны ерөөл. За тэгвэл энийг нэг идээчүүд болохоор энийг 10-ны ерөөл буюу бурхны нүүр царайг гэрэлтэх нь түүний таалал ивэл ирж байгаа гэж ингэж үздэг. Тэгээ хүмүүстэй ингээ за одоо бидний хэн амрах вэ гэд ингээ хямралын үед хямарч байгаа бол одоо юу гэж байна харин Бурхан энэ бүхнийг бидэнд амар амгалан өгнө. Тэг бурхан бидэнд өгнө. Тэг бурхан бидний дээр нүүр царайгаа тэг гэрэлтүүлэхэд бидний амьдралд бурхны таалал ирнэ гэсэн энэ зүйлийг хэлж байна тийм үү? Энэ зүйлийг хэлж байна. За тэгээд энэ дээр дараа нь юу гэж байна?
амар амгалан унтах болно гэж ингэж хэлж байгаа. Амар амгалан унтах болно. Маш гоё ишлэл тий. За 7 зүрхэнд минь таны өгсөн баяр баясгал нь хүмүүсийн үр тариа шин дарсанд баясах үгээс илүү юм аа. Тэгэхээр Бурхны өгж байгаа баяр баясгал тий зүрхэнд минь өгж байгаа тэр баяр баясгал юу вэ гэвэл бүр тий үр тариа эд баялаг тэр зүйлээс илүү агуу юм аа гэдэг ингэж хэлж юм гэсэн үг тийм үү. За тэгээд тэр зүрх сэтгэлийн баяр баясгалан гэдэг бол үнэхээр ямар ч эд хөрөнгө үнс одоо тийм юмар үнэлхийн харахгүй юм аа гэсэн үг. За тэгээд 8 дугаар ишлэл дээр юу гэж байна? Аюулгүйгээр хааж төрүүлэгч нь эзэн та билээ амар амгалан хэвтээд би унтах болно. За өөр орчуулгын дээр энэ зурган дээр байгаа. Энэ гой зураг байгаа ч тий. Би амгалангаар хэвтэж унтна. Учир нь ганцхан тал намайг аюулгүй байлгана. Би энэ зургийг AI-аар ингээд хийлгээд тэгээд ингээд дараа нь хараад бодчихсон байхгүй. Одоо хөдөө орон нутагт ингээд айлууд гэрийнхээ хаалгыг ингээд онгорхон унтдаг болоо гэж бодгдсон шүү дээ. Би жоохон бахтаа нэг хөдөө эмээ дээрээ байхад очиход ингээд хаалгаа онгорхоо яачин тэгээ мал орчин ингээд зүгээр нэг юм нөгөө гол нь агаар оруулах га тий хаалгаа онгорхоо орхиод мал орчин ингээд зүгээр нэг жоохон ашилт хийж тавьчихад тэгээ бид нар ингээд хаалгаа онгорхоо унтдаг байсан. Тэгээ би нэг хөдөө очихаар яг ингээд нэг хомрын орон дээр унтдаг. Энэ зураг шиг хомрын орон дээр унтаад тэгин гутлаа ингээд аюу гой гадаа юг хараал тоон руу хараал тэнгэр хараал бас хаалгаар харсан ч гэсэн ингээд тэнгэрийн хаяа харагдал аюу гоё юм байдаг гэсэн. Энэ маш гоё амар амгалан тийм үү? За тэгээд амар амгалан энэ дээр болохоор нэг шалом гэсэн үг. Ер нь шалом гэдэг бол нөгөө дайн дайжингүй байх биш. Үнээс илүүгээр зүрх сэтгэлийн бүрэн бүтэн байдал, эрүүл мэнд, аюулгүй байдлыг бид нар баян шалом гэж мэдлдэг тийм үү? За тэгвэл энэ дээр юу гэхээр юу гэсэн үг гэхээр өөрөөр хэлбэл амар амгалан би амгалангаар унтаж гэж штэ. Би амгалангаар унтна гэдэг нь юу хэлж байна вэ гэвэл би шалом унтна, шаломоор унтна. Буюу зүрх сэтгэл маань бүрэн бүтэн амар тайван байна, эрүүл мэндтэй сайхан байна, аюулгүй байна гэсэн энэ утгыг агуулж байгаа гэсэн үг. За тэгээд харин аюулгүй байлганаа. Та намайг аюулгүй байлганаа гэдэг дээр нь юу орж байгаа ямар утга байдаг вэ гэхээр энэ дээр нь болохоор тусгаарлагдсан, нууцлагдсан аюулгүй газар байх тухай ийм байна. За тэгэхээр өнөөдөр бид нар 4-р бүлгээс үзэх юм бол дотоод амар амгалан хаанаас ирдэг? Зөвхөн Бурханаас ирдэг. Бэрхшээл ирэхэд ч гэсэнтэй бид нар хүмүүс рүү дайрч уур хилэндээ автах биш Бурхны өмнө чимээгүй байж зүрхээ шалгах хэрэгтэй. Тэгээд асуудал ирэхэд тийм үү? Сая нөгөө би өчигдөр ярьсан билээ. Биш. Би сая нөгөө нэг юу ярьсан штэ. Солонгосын хөл бөмбөгийн Шгшээ багийн сая дэлхийн аврагт оролцсон Шгшээ багийн дасгалжуулагчийн тухай ярьсан тий. Тэгээд тэр хүн ерөөсөө уучлалт гоохгүй байгаа тухай гарсан. За тэгвэл бид нар ямар нэгэн зүйл болоход дандаа бусдаас бурууг хайх биш, харин юу яах ёстой. Бурхны өмнө чимээгүй байгаа зүрхээ шалгах хэрэгтэй. Тэгээ би нөгөө бас нэг сайхан ярьжсэн ч гэдэг манай охин нөгөө нэг ачааны асуудал гарсан чи ээж та одоо хэл уулзаад ярь гэдэг тий ийм ингээд чуулганы юуны асуудал шүү дээ гэдэг. Тэгэн гол би байж би их тавьшрах хэрэгтэй байна. Би тавьшраггүй жаад хүнд хатуу үг хэлчихвээ. Тэгээд би өөрөө тавьширж чад тэгээд зөв үгээр зөв ярих хэрэгтэй байна гэдэг ингэж хэлжсэн. Тэгэхээр надад бас яг ийм хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэхгүй шууд ингээ яриул буруу ярина хүнд шарах үг нь ойлголцоосоо илүү үл ойлголцол бий болох учраас тийм үү. За тэгвэл дотоод амар амгалан хаанаас бэрхшээлтэй байсан ч гэсэн Бурхны өмнө бид нэр зүрхээ шалгах хэрэгтэй. Дараа нь жинхэнэ баяр баясгалан эд баялгаар ирдэггүй материалын зүйлээр ирдэггүй харин юу гэж байна. Бусдын үнлэмжийн дээр тогтдоггүй бас яг хүмүүс намайг юу гэж харах хүмүүс юу гэж бодохын тэр биш. Харин жинхэнэ баяр баясгалын өгөхөр Бурхны таалал буюу түүний нүрийн гэрэл бидний дотор эрхвэж жинхэнэ баяр баясгал ирдэг. За би дахил нөгөө 10-ны ерөөлийг энэ нөгөө нэг юу стандарт библиэс уншаад гээ за. Яавэ Мошед ийхүү айлд 10 ба түүний хүүгүүдэд ингэж хэлэхдээ та нар Израилийг ийхүү ерөөх гэж та яавэ чамайг ерөөж сахин хамгаалах болтугай яавэ чам дээр гэрлээ тусгаж таалалдаа багтаах болтугай яавэ чамд сайн сайхнаа үзүүлж амар амгалан сойрхох болтугай гэж ерөө ийхүү тэд Израильчүүдийн дээр миний нэрийг дуудах бөгөөд би тэднийг эвэж ерөөх болно. Эзэн таны дээр нүүр царайгаа харуулж эзэн тань амар амгалан өгөх болтугай эзэн таны өөрийн
гэрлээрээ гэрэлтүүлэх болтугай гэсэн ийм үг гэдэг. За тэгээд итгэлийн үр дүнд харин бид нэр өгөхөр ямар ч хэцүү шуурган дунд бид нар амар амгалан унтаж чаддаг юм аа. Яг энэ нөгөө нэг хэцүү нөхцөл дунд ч байсан амар амгалан унтаж чаддаг гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Тэгээд та нар маань бас залбираараа үнэхээр бурхан амар амгалан өгөх болтугай, таны амьдралд амар амгалан өгөх болтугай. Бурхан бас юу биднийг тусгаар л өдр аюулгүй байдлаа ерөөх болтугай. За нөгөө өөр библийн орчуулган дээр болохоор юу гэж яддаг вэ гэхээр эзэн чамайг ерөн сахин хамгаалах болтугай, ерөөж сахин хамгаалах болтугай. Эзэн чиний дээр нүүр царайгаа гэрэлтүү чамайг чамд нэгүүлсэнгүй хандах болтугай. Эзэн чам руу нүрээ харуул чамд амар амгалан өгөх болтугай гэж хэлхэмээ. Тэд Израилийн хүүгээ дээр миний нэрийг дуудах бөгөөд би тэднийг ерөөх болно. Амен. Маш гоё. Тийм ээ. За юм байна. За би нөгөө тоглоод бас хэлдэг дуулалын 4-р бүлэг бол ер нь аль нөгөө юу байгаа. Нойргүй хүмүүс нойрны им болсон ийм юу байгаа. Тэгэхээр бид нэр ихлээр яагаад нойргууддаг вэ? Сэтгэл санаа ямарх үед нойргууддаг, баяр баясгалан санаа зовных үед нойргууддаг, айдас санаа зовнил гүтгэл тэг доромжлол. За дараа нь ядгүй уурлах үед тэг уурлал өвчнөгөл бүүлгэж уурлах үед ядгүй тэгээ бид харин гимшгээд тэгээд эзэнд тэг хандан оршихуун гэрлээ бидний дээр одоо та тусгаач эзэн гэж залбирх үед эзэн бидний амьдралд гэрлээ тусгахад тэр үед бидний амьдралд баяр баясгал байна. Тэр баяр баясгал нь ямар ч материалын зүйлээс илүү юм а гэсэн. Тэгээд амар тайван унтах болно. За эзний нэрээр ерөөж энэ бурхан танд бурхан хайртай хүндээ нойрыг өгдөг. Бурхан танд бас гүн нойрыг өгөх болтугай. Орчин үеийн хүмүүсийн сэтгэл зүйн хамгийн том асуудал бол нойргуудлага шүү дээ. Гүн нойрыг өгөх болтугай эзний нэрээр ерөөж та юу ойлгов, юг мэдрв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За дэлхийн төлөөх залбирлаар энэтхэг улсын төлөө залбирна. Энэтхэг улс за 1 тэрбум 463 сая хүн амтай гэсэн тийм үү. За өнөөдөр бид нар Тамил наадуу мужийн тухай залбирна. За Тамил наадуу муж болохоор хамгийн тийм эртний юу байгаа. Эртний муж дэлхийн хамгийн эртний юм түүхтэй соёл иргэншлэлтэй ийм муж байгаа. Энэтхэгийн хамгийн урд хэсэг тийм Шри-Ланкта хязгаалгаад одоо яг үндсэндээ зүүн урталд гэсэн үг ингэж оршдог. За тэгээд маш чухал юм соёл иргэншлүүд энд түүх дэлхийн түүхүүд одоо бас ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн ийм зүйлүүд ихтэй ийм газар байгаа. Тэгээд Хинди шашны архитектурын музей гэмээр ийм газар гинэ. Тэгээд яагаад гэхээр тэгээ за энд бас тамил хэлээдэг. Тэгээд энэ бол бас эртний энэтхэгийн тэг ялангуяа уран зохиолын ийм баялаг сантай ийм гоё хэл байгаа. За тэгээ эндээс бас айгүй өндөр юм хаалга цамхахгүй дараа алдартай. За тэгээд энд бас юу гэхээр бүжгээр эртний сонгодог бүжгээр айгаа гарын хөдөлгөөн нүүрний хувь хөлийн цохилтоор ингээд бурхтын түүхийг өгүүлдэг маш нарийндэг журамтай ийм бүжигтэй. За энэ үед нөгөө нэг ялангуяа тамилчуудын хувьд ингээд ургацын баяраар тэд нар цагаан будааг сүмд чанаад ингээд нарны бурханд өргөдөг юм өргөл энэ төр хийдэг байгаа. За тэгээд энэ нөгөө нэг ургацын баярынхаа үеэр өгөхөр догшин бухыг номгоддаг. За би зургийг оруулсан байгаа. За тэгээд энэ нь хэдийгээр ингээл өөрсдийнх нь ир зэргийн шалгуур гэж байгаа боловч амтны эрхийн маргаанаас олж одоо хүмүүс маш их хэл ам хийж байгаа юм байгаа. За тэгээд эмэгтэйчүүд өглөө бүр гэр орныхаа үүдэн цагаан будааны гурилаар одоо гоёмсог геометр дүрсхээ угалц зурдаг. Тэгээд тэгснээрээ гэр бүлд аз жаргал урайд шоргол шуудыг хоолж байгаа буйны үйл гэж үздэг ийм байна. За тэгэхээр энэ нь нөгөө юу гэдэг вөхөр мандала гэдэг тий одоо өнөөдөр ялангуяа монголчууд ч гэсэн аюух мандала хэрэгэлдэг ийм болцсон байлээ тий. За тэгээд ер нь хоолны бас айгүй өндөр соёлтой ийм юутай за тийм сонирхолтой бас нэг юм шүүл төртэй кофе яадаг эртний юм түүхтэй сүүж хэртэй маш өтгөн англин үнэртэй юм кофе. Одоо энэтхэгт явж байхад ер нь нэг тийм айгүй чихэртэй тийм нөгөө сүүтэй байх уу цай гэдэг юм бас кофег нууж утсан байх үг нууж утсан бүр амар чихэртэй тийм юу тийм ийм юу аа. За ийм мууж байгаа. За тэгээ хамтдаа бүгдээрээ залбирая. Эзэн минь биднийг хайрлсанд баярлалаа. Бидэнд сайхан амралт нойрыг өгсөнд баярлалаа эзэн. Тэгээ бидний нүүр царай та бидэн дээр өөрийн нүүр царайг харуулan бидэнд
биднийг өөрийн гэрлээрээ гэрэлтүүлээрээ эзэн тэгээ бидэнд амар амгалан бидний санаа зовлон бүх асуудлаа танд өргөхөд эзэн та бидэнд амар амгалангүйгээр эзэн тэгээд эзэн тэгээд бид бас үнэхээр зөвхөн бурхан таныг ирж хайж бурхан таны дотор олж авсан ямар ч ид баялаг эрх мэдлээс илүүтер аз жаргалтай баяр хөөртэй амьдрч сурахад эзэн та бидний хөтлөөрөө эзэн тэгээд бид бурханы нүүр царайг гэрэлхийлж байна бид таныг хүндэлж байна тэгээд энэ бүхэн бидэнд аз жаргалыг эхлэл гэдэг бид суралцсан үнийг хэрэгжүүлэхэд та хамтаагаараа аваа бид яг одоо энэтхэг улсын Тамил Надо мужийн төлөө залбирч байна энд улс төрийн нөхцөл байдал чуулган болон илгээлтийн ажилд нөлөөлж байна хиндэ шашны хэд даврагч шашин салхин эсрэг хуулиар далаалахын чуулганыг сүртүүлж байна. Одоогийн шашин шүтгийн эрхчлөө хിവэр хадгалагдаасаа хэмээн бид залбирч байна. Нийгмийн дарамт шахалт их байгаа хэдий ч чуулган тэр дундаа дайлид кастын хамгийн доод давхархын овгийн ард түмний дунд өсөн нэмэгцээр байна. Чуулганууд мусульманчууд болон дээд кастын хиндуучуудад чиглэсэн сайн мэдээг түгэх ажилд маш бага анхаарал хандуулж байгаа билээ. Тэгээ тамилчууд энэтхийг даяар олон христч байгууллагуудыг үүсгэн байгуулсан. Тамил Надогийн чуулганууд илгээлтийн алсын хараа болон сайн мэдээ түгээх ажлаа урагшлуулан цэцдэхийн төлөө бид танд өргөн залбирч байна. Тэгээ Тэнгэрлэг эцэг минь Тамил Надо мужидх өөрийн чуулган болон илгээлтийн ажлыг таны мотор даатхан залбирч жахад чуулганууд нөлөөлж байгаа улс төрийн нөхцөл байдал болон шашны энэ хүнд хэцүү байдлаас та хамгаалаарай эзэн шашны эрхчлөөг тэдэн түгээрээ эзэн нийгмийн даралтаас тэдэн чуулганыг хамгаалж чуулгануудыг та улам илүү өсгөн үржүүлж байгаа танд талархаж байна эзэн. Тэгээд энэтхийг даяар олон христч байгууллагын суурийг тавьсан Тамил Надогийн чуулганууд урам зоригтой байж илгээлтийн алсын хараагаа алдалгүй сайн мэдээг түгэх үстэй тууштай урагшилахад та туслаарай. Бид Иесус Христийн нэрээр Тамил Надо мужийг танд өргөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өргөж байна. Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Гэт энэ өдрийн бүхэл ажил үйлсэнд эзэн та хамтаагаараа Иесусийн нэрээр залбирлаа. Амен. 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 Тунхаглах ишлэл. Бидний эзэн Иесус Христийн бурхан алдрын эцэг нь та нарт мэрхэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь бэлмийг гэвүүлэг. Ингэснээр та нарыг түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүст түүний үеийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын янзшгүй агуйг хүч чадлын агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Эфес 1:17-аас 19. Амен. За цээжлэгч бидний эзэн Иесус Христийн бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь бэлмийг гэвүүлэг. Эфес 1:17-аас 18. Амен. За энэ дэр нөгөө сая ярьсан тий нөгөө нэг юу байгаа гэр Тамил эмэгтэйчүүд гэр орныхоо үүдэн тийм цагаан будааны гурлаар ийм юу хийдэг одоо юу мандалал байгаа сте тий ийм зүйл хийдэг юм байгаа. За тэгээд энэ нөгөө нэг энэ дээдлэлт нь болохоор юу вэ? Тогшин бух номготгох ийм зүй энэ спортын юу гарч байна. За баруун гартлын дээдэлд одоо яг нэг навчин дээр ингэж тавг хэрэглэхгүй навчин дээр ингэ яадаг. Тэгээд цагаан будаа би эхлээд нэг мэдгүй хатсан сүүлдэл мэдсэлтэй нөгөө юу гэж яддаг штэ. Сэвэг зарам гэж яддаг. Сэвэг зарамыг зарим хүмүүс юу гэдэг хэр нөгөө Яаквын шош гэж хэлдэг. Яаквын нэг ууган хүүгийнхаа эрхийг Исаваас авсан тэр юу сэвэг зарам гэж хэлдэг. Тэгээ сэвэг зарамтай цагаан будаатай ийм нэг юу яадаг. Тэгээ тэр үед би нөгөө илээ энэтхэгт тахтаа ингээд өглөөд нэг юм өгч байгаа шүлнийх нь энэ яг юуны шүл юм балаа гэж бодоодсэн чинь сүүлд нь сэвэг зарам байсан билээ. Би саяхан мэдсэн шүү дээ сэвэг зарамыг. Маш гоё юм. Юуг онцгой гоё биш хэрнээ нэг юм зөөл нэг юм гоё юмттай. Тийм байгаа. За сэвэг зарам байгаа. За тэгээд нөгөө ийм чапати гэдэг юм аа ийм нэг гамбирнд ингээд тэгээд панчанар хуу юунуудаа ингээд хийгээд иддэг тарг маргтай яадаг. За энэ доотлны одоо яг нөгөө Индианы энэтхигийн тэр ресипигээр хийсэн онцгой юм юу байна гэж онцгой юм юу лээ. Копи Тамил Надо мужийн энэ онцлог зүйлүүдийг та бүхэнд харууллаа. За эзэн гэхээр онцгойгоор ерөөх болтгой. Бурхан үнэхээр гайхалтай сайн бурханд бүх алдрыг өргөе. Өдөр бөгөөд өнгөлөг, эрэг бөгөөд талархалтай байгаарай. Эзэн ивэг баяртай.